Алтан унжлагад хэмээх гал дахиад жилийн шинийн 15-ны бэлэгт сайн өдрийг тохиолдуулан Уранга аймгийн Тарагт сумынхан нэгдсэн золголтой хэлээ. Жил бүр уламжил болгон зохион байгуулдаг золголт өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Сар шинийн золголтод нутгийн үеийн удирдлагууд уугуул сумын иргэд Ахмад алдартнууд ирж амар мэндэ мэдэлцсэн юм. Хүндэт зочдоор тусмаас төрсөн Монгол Улсын хөдөлмөрийн баатар Дулам Сүрэн, Гавьяат малчин Цэрэнд орж, Гавьяат багш Амгалан, Гавьяат дуучин Цэрэнд орж нар хүрэлцэн ирсэн байна. Энэ үеэр өрийн сайхан хангаа нутгийн алдартан удирдлагуудын сэтгэлдлийг сонссон юм. Нутгийн зөвлөлийг тамаа тэр дундаа Тарагт сумын хинтэйгээ уулзсан чи ямар гоё вэ нэ. Ойрд ерөөсө хэрийггүй тэгээд сайхан байна. Бүгдээрээ сайхан урт удаанслаарай. Цуг амьдарч ажиллаж ирсэн Тарагт сумын хинтэй бүгд хөдөлмөрчидтэй сайн урт удаанасаа морины цагаан хямар айл болгоны хойморт Мандан Баатар холтгой гэж хэлдэг да. Миний хувьд сэтгэл өндөр байна. Яг тэгтээ зэрэг би Уранга аймгийн Тарагт суманд өсөж төрсөн 18 нас хүртэл одоо Уранга 10 жил төгсөөд Улаанбаатарт орж ирж байсан. Гэрээж гисэн би одоо нутаг орно гэсэн сэтгэлээ өвсөв. Үргэлж одоо нутаг руугаа очдог, хүмүүстэйгээ уулздаг. Хуучин одоо нутгийн Тарагт сумын нутгийн зөвлөлийн анхны даргаар бас энд ажиллаад нутаг орондоо бас нэмэр тус болохын тулд бас нэлээд хичээнгүлэн хүчин төлөвлөж ажиллаж ирсэн юм байгаа юм. Ингээд үүнээс хойш одоо бас олон жил өнгөрчтэй. Одоо ч гэсэн би бас Тарагт сумынхаа төлөө, Тарагт сумынхаа өдөрмөрт ард түмний төлөө зүтгэхэд одоо бэлэн байдаг юм хөгшин байна да. Манай ээж аваа хоёр Тарагтын хүмүүс байгаа. Тэгээд бид нэр маань нэглэндүү үйлдвэрт жолооч 37 жил жолооч ээж маань нэглэндүү үйлдвэрт боловсон хүчин тооцооны ажил хийж байгаа. Өвтөртэй гэсэн хоёр хүчин байгаа. Би бас нэглэн Тарагтад 18 жил төгсөө. Тарагтын сон олон бүгд баяр яа. Тэгээд энэ дэрсэн ахмадуудаа Улаанбаатар азарлалтаа хэлсэн. За юу нөр тааханд хэлэхэд Тарагтын ард түмэн энэ дахиад жилдээ олдтой хямартай эрүүл анги хямартай байхыг тэгээд ирсэн нутгийнхаа ард түмэнд төлөө сайн боожвол малан олон болгоорой. Үүндэд нутгийн ахын дүүс та бүхэндээ сар шинийн 15-ны бэлэг дэмбэлтэй энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За манай Тарагт сумаас Улаанбаатарт сууж байгаа уугуул болон суугуул нутгийн сайхан хүмүүс маань бас сар шинээр зологдог ийм уламжлал байдаг. Тэгээ өнөөдөр бас энэ ёсоор энэ одоо шинийн 15-ны бэлэг дэмбэлтэй энэ сайхан өдөр бид нар золголтоо зохион байгуулахаар бас манай Улаанбаатарт нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид бас манай энэ залуучуудын бас байгууллагын төлөөллүүд санаачлаад бид нар энэ одоо арга хэмжээгээр зохион байгуулж байгаамаа. Даршинт мэдээлэхэд тус сумын ерөнхий боловсролын сургуулийг 1985 оны төгсөгчид эх жилийн цагаан сарын золголтыг Улаанбаатар хоттой Тарагт сумын нутгийн зөвлөлийнхэнтэй хамтран тэмдэглэх уриалгыг гаргасан юм а.